8 дугаар тест 4 дугаар бодлого. За дараах энгийн тодорхойлолтуудын аль нь бол тэгд ойрхон байгаа вэ гэдгийг олох юм байна. За тэгэхээр тэгд хамгийн ойрхон байгааг олохын тулд за энэ бүх тодорхойг бол эерэг гэж үзэж байгаад за бол хамгийн багыг нь бол олчиход бол хангалттай гэсэн үг. За тэгэл бүгд эерэг гэж үзвэл за А хариунд бол 12.5 байна. Б дээр бол 3.2. В дээр бол 6.5. Г дээр бол 4.3. Д дээр бол 10.6 гэсэн утгууд байна. За энэ дээр бол бүгдийг нь болох яах вэ гэхээр 60 гэсэн хуваарьт болгочих болох юм байна. За энд бол 5-аар өгчин, ийшээ 20-оор өгчин, ийшээ 10-аар өгчин, за ийшээ 15-аар өгчвөл 60 болчин, за ийшээ 6-аар. За тэгэх юм бол хүртүр бол хуваар бол бүгд ижилхэн болсон учраас зөвхөн хүртрүүдийг аваад үзчих. За эхнийх бол 25, дараагийнх 40, 50, 45, 33. За тэгэхээр хамгийн бага нь бол 25 байна. Тэгэхээр А хариу бол зөв байх нэ.